Сайн байцгаана уу? Сираг подкасттай тавтай морил Монголд болсон явдал цувралын 2 дугаар дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өмнөх дугаар дээр өөрөөр ярих байдлаа хэд хэдэн удаа туршиж үзсэн. Тэгээ олон шүүмжлэл авсан. Гэхдээ дараагийн дугаар дээрээс өөрийн сувгийн хоолой унших хэм маяга олох хүртлээр аль болох нэг өнгөөр дагнахыг хичээнэ. За ингээд хэрэгтэй орвол арх согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ буюу 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 2-4 цагийн орчимд болсон хэрэг явдлаа. Завхан аймгийн Улайстай сумын Чигстэй багт эрх найз Агийн хашаанд ЦТ айлын хоймор голлож суулаа гэж хэллээ. Гэсэн шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний хүзүүний зүүн хэсэгт буюу зүүн бүрний дээд талд хүзүүний урд түнхийн доод талд тус тус хутгалж онц харгас хэрцгийгээр алсан буюу энэ нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-1-т заасан гэмт хэрэгт мөн дээрх маргаан гарах үед гимгүү сууж исэн бэгийн толгойн тус газарт утгаар зохиж зүүн хөмсөг духны урд хэсэг эрүүний урд хэсэг зулгарал зүүн нүдний дээд доод зөвхөнд цус хуралд бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. За тэгэхээр хэрэгтэн нэг хүний хүзүүнд 2 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн. За ингээд зүгээр гэрт нь согтуу байж исэн эрэгтэй толгоор нь зогсон гих тустай 2 хэрэгт холбогдоод байгаамаа. Ингээд хэрэг явдал болсон үеэр гэрчүүдийн өгсөн ярилцлагаар эргээ дэлгэрүүлж таадаг ярьж өгье. Үндсэн яг гэмт хэрэгтэн буюу шүүгдэгч байгаа. Тэр нь Монгол улсын иргэн 1988 оны 7 дугаар сарын 18-ны өдөрш Завхан аймгийн Улайстай суманд төрсэн эрэгтэй хүн байгаа. 32 настай, боловсралтай, мэрэгжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй. За ам бүл гурвлаа эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг ийм хүн байгаа. За хэрэгтэн урьд өмнө нь Завхан аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2005 онд болсон 180 цагийн хугацаагаар албадан ажил хийх ялаар нэг удаа шийтгүүлж байсан. За мөн нийслэлийн Баян зүрх дүүргийн 2018 онд 451-чтэй тэмцэх хэмжээний буюу 450 мянган төгрөгөөр тус ийм ял эдэлж исэн эрхтэй байна. Гэтэ яг эдгээр ялууд нь ямар хэрэг үлдээд ял эдэлсэн гэсэн мэдээлэл нь бол байхгүй. Гэтэ ямар ч тааш нэг тодорхой 2 удаагийн жижиг хэмжээний ялыг эдэлж гисэн байсан ийм хүн байгаа. Тэгээд энэ хэргийг уншсанараа ерөнхийдөө бас нэг жоохон согтууруулах ундаа хэрэгэлсэн үедээ танхаарах гаддаг ийм эрхтэй юм болов уу гэж би бодсон. За ингээд цаашдаа бол амь хохирогч бол Ц гэж эрхтэй байгаа. Яг хэрэгтний нэр нь болохоор Г гэд товчлоод ингээд яриад яваад дуудана. За хамгийн нэн тэргуунд бол амь хохирогчийн эхнэрийн өгсөн мэдүүлэг байгаа. За талигаач ЦТ уцаар ярихад өөрийг нь өнөөдөр танилцсан өндөр залуу хутгалчлаа гэж хэлсэн. За уг яриг дэлгэрүүлэх юм бол 10 дугаар сарын 30-наас 31-ний шилжих шөнө 3 цагийн 10-аас 20 минутын хооронд дуудлага орж ирсэн. За талигаач над руу залгахдаа эхлээд залгахад нь би уцаа сонсоогүй учраас авч чадаагүй. За бид хоёрыг уцаар ярихад талигаач надад миний ханаа би хүнд хутгалуулчихлаа. Цусалдаад байна гэхээр нь би хинт гэж асуусан чинь өнөөдөр танилцсан өндөр залууд гэхээр нь хаана чи одоо хаана байгаа юм бэ гэж асуусан чи би баазад гэж хэлэнгүүтлээ таг дуурхаа болчихсон. Тэгээд утсан тасарсан. Би тэр хугацаанд байна уу дуураач гэхэд ерөөсөө дуураагүй. Би уцаа салгаад буцаага залахад мөн уцаа аваагүй. Ингиж ярихдаа 1 минут бараг хүрээгүй хугацаанд яриад таг болсон гэдэг мэдүүлгийг хамгийн түрүүнд бол уг талигаач ихнэр бол өгсөн байгаа. За үүний дараа яг голлох мэдүүлгийг өгсөн хүн байна. Гэрээ эзэн А гэгч. За талигаач Ц хэрэгтэн Г нар маргалдаад манай гэрээс гараад буцаж зөвхөн Г гэрт орж ирэхдээ хутга барьсан. Хутгнаас нь цус тусч байсан. За уг яриг дэлгэрүүлэх юм бол гэрт өндөр залуу манай гэрийн хоймор суугаад өндөр залуугийн баруун талд дээлтэй хөвшин ах суугаад баруун талд күртгтэй намхан залуу буюу энэ намхан залуу нь бол талигаач байгаа. За эдгээр хүмүүс суугаад өндөр залуугийн зүүн талд дээлтэй намхан залуу суусан байсан. Түүний зүүн талд нь харин би суучихсан байсан. Тэгээд бүгд гар барьж танилцаад юм яриад авсан архиа ууж хэлсэ. Тэгсэн талигаач залуу өндөр залууг чи айлын хоймор голлоод яасан эвгүй сууд юм бэ гэд тэр хоёр хоорондоо жоохон маргаад байхаар нь би зүгээр гэсэн чинь дээлтэй хөгшин ах тэр хоёрыг айл амьтанд орж ирчгээд хоорондоо маргалдахгүй шүү. Айл амьтан хүндтэд гэртээ оруулж байхад
маргалдаж болдгүй маа гэж хэлсэн. Тэгээд архиа тойруулаад уугаад юм ярьж байхад хэрэгтэн гээ талигач цэнэр хоорондоо нэгнийгээ үгээр үдэж байнга маргалдах гэдсэн. Тэр болгонд нь дээлтэй хөгшин ах та нар тэгж болохгүй гэхээр л гайгүй болчиход исэн. Би урд өдөр нь нойргүй хонцон байсан учраас тэд нарыг юм ярьж байх хооронд суугаагаараа унтчих гад дохиод исэн юм аа. Тэгээд зүүн талын орон дээр гараад гутлаа тайлаад хувцастайгаа бүхлээрээ хөвтчихсэн. Тэгэхэд дээлтэй намхан залуу миний хөвцөн орны урд хэсэгт орон алаад тонгоогоод сууж исэн. Намайг орон дээр гараад зөөрөмлөх гэж байтал хэрэгтэн болон талигач нар хоорондоо маргалдаад ноцолцсон чигээрээ гэрээс гарахаар нь би өндөөгээд харахад гэрт дээлтэй хоёр залуу үлдсэн байсан. Тэгээд би орон дээрээ зөөрөмлээд байжсэн чинь гаднаас нөгөө өндөр залуу манай шар ishte утгыг барьчихсан та нарыг бүгдийг нь ална гэд орилоод ороод ирсэн. Намайг харахад хутганы урд эртээ хэсэгт нь их хэмжээний цус болчихсон гэрийн хаалгаар дөнгөж орж ирсэн байхад нь хутгнаас нь үүдний хэсэгт дэвссэн байсан хулдаас олон зуухны доод үүд хэсэгт тавьсан байсан түлээний сав зэрэг рүү цус тусаад исэн юм аа. Тэр залуу миний орны өмнө хэсэгт сууж байсан дээлтэй намхан залуу руу ирээд ална гэд тутахныхаа эр хэсгийг толгоо руу нэг удаа зохиход толгоо хэсгээс нь тус цус гойцсон. Үргэлжлүүлээд хэрэгтэн босож ирэхэд дахиад зохих гэхээр нь араас нь дээлтэй ах тэргээд авсан ч доор суусан намхан дээлтэй залуутай зууралдаад огт салаагүй өндөр залуугийн араас дээлтэй ах тэрвж татаад би болохоор дээлтэй намхан залууг хоош нь татаад нилийн зуралдж ээж тэр хоёрыг салахад араас нь тэрвжсэн дээлтэй ах намайг наадгын хутгийг нь аваатгаач гэхээр нь би авах гээд гарнаас нь нэг удаа хальт барьж аваад амар санагдаад нилээ их сандраад дахиж хурч чадалгүй хүл нүцгэн гэрээс гарч зүгтсэн. Намайг гэрээс гарч зүгтахад надаас төрүүлээд толгоо руугаа зохиулсан залуу гараад явчихсан байсан. Гэрт дээлтэй ах өндөр залуугийн араас тэврээд үлдсэн. Би айсандаа олоод гэрээс гарч гүгээд хашааныхаа хаалгаар гараад хажуу айлын хашааны хаалгыг таттал цоочтой байхаар нь хашааг нь давж ороод хашаанд байсан айлуудын хаалгыг татаж үтсэн чинь бүгд унтчихсан бололтой дотроос төгчээтэй байсан. Тэгээд би айлын хаалгыг нэлээд удаан нүдэж байгаад тэдний хаалгаа онгойлгож өгөхгүй мөлий уудсан. Тэгээ хаалгаа онгойлгоод би тэдний герт нь ороод манад герт хүн хутга бариад ална гэж цагтаа дуудаад өгөөч гэж гуйсан чинь нэг утас өгөхөөр нь тэрүүгээр нь цагдаараа дуудлага өгсөн. Дуудлага өгчгөө тэднийг байж байгаад цагдаа ирэхгүй болохоор нь дахиад цагдаараа дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирэхгүй байгаад л байсан. За тэгээд гэртээ орох гэсэн чинь гэрийнх нь эцэгтэй эхнэр нь гэрт чинь хутга барьсан хүн байгаад байгаа юм бол ороод хэрэггүй хүн амьтан гимтэй ч юм шүү гэд. Тэгээ би тэдний сууж агаад нэг мэдсэн чинь орыг нь дэрлээд унтаад өчгсөн байсан. Өглөөс ирээд тэднийхээс гарахад цаг хэдэлж байгааг мэдээгүй арай гэрээ ороогүй байсан. Гэртээ яваад ороход нөгөө өндөр залуу манай зүүн талын орон дээр хүнжил нөмөрчихсөн унтж яхаар нь босооч гэсэн чинь над руу нэг харчаад буцаад унтаад өгсөн. Тэгээд би галаа түлчгээд чи бос гэд хит хит удаа дуутахад огт босоогүй гэрт байсан архины шилийг гаргаж хаяад буцаж орж ирээд гэрээ шүрдэж цэвэрлсэн. Гэрээ цэвэрлж байх үед манай гэрийн зүүн талын орны урд дээд хэсэгт хэвсэн дээр цус гойцсон. Бас гэр шүрдэж байхад үүдний хэсэгт дэвссэн байсан хулдаасан дээр хоёр жижиг тусал цус шиг юм тусаад хатсан байхаар нь шүүрдээд хогны хамт гэрт байсан хогийн сав руу хийчихсэн. Тэгээд цэнэглэгчээ аваад уцаа цэнэглээд асаасныхаа дараа гарч шээсэн. Мод оруулж ирий гэж бодоод гаднаас мод оруулахаар гарахад гадаа гэгээ орчихсон байсан. Мод руу явж байсан чинь манай гэрийн хажуугийн гэрийн буйрны хажууд цус гойцсон юм шиг харагдаад яагаад энд цус болсон юм байдаг билээ гэд ийш тишээ юм ажиглаж байхад манай урд талын задгаа хашаанд дотор хүн хэвтэж байсан. Тэгээд гадаа их цус гарсан байсан болохоор нь ямар нэгэн юм боолч гэж бодоод гэрлүүгөө ороод хүүе чи босооч чи хүн алчсан байж штэ гэсэн чинь урдаас юу яриад байгаа юм бэ гэд өршлүүлээд л унтаад исэн. Тэгээд би уцаа авч гараад цагдаа дуудлага өгсөн. Ягаад ч хэрэгтэн хоёр тэр өдрөл танилцсан байсан тийм хүмүүсээ манай гэрт очсон цагаасаа л ер нь хоорондоо маргалтаад байсан. Тэгэд манай хотго бол гэрийн зүүн талын үүдний хэсэгт шүүгэнэ нүдэнд байдаг байсан. Би яг хизээ яаж авч байгааг нь бол огт мэдээгүй. За тэр үед ихнэр байхгүй хөдөө явсан байсан. Тэр өдөр бас ихнэр маань хөдөөнөөс ирэх байсан учраас би тэгэхэд
одоо хэргийн газрыг сүйдэлж байгаагаа мэдээгүй шууд зүгээр л юм бодохгүйгээр гэрээ цэвэрлчихсэн гэж хэлж байгаа. За би гэрээ цэвэрлэхэд талигаачийг нас барсан талаар огт мэдээгүй байсан гэдэг мэдүүлгийг одоо яг гэрийн эзэн аа ол өгсөн байна. За энэ үед бол толгоонд тус газарнд хутгаар зохиулсан байсан хохирогч Б гэдэг хүний өгсөн мэдүүлэг нь л өмнөх Атай өгсөн мэдүүлэгтэй нэлээд төстэй байсан. За тийм учраас яг өөрөө гэрээс гарч гүйснээс хойш тэр мэдүүлгийг нь уншаад өгье. За толгой руугаа цохиулаад ноцолдооноос арай гэж салахаар нь би тэр залууд хутгуулж өгөх юм байна гэж бодоод айгаад тэр айлаас шууд гараа зогтсон юм аа. Гэрээс гараад баруун талаар нь тойроод намхандуу хошоо байхаар нь би даваад гарсан. Тэгээд тэндээсээ уруудаад явж байгаад толгооноос их цус гараад байхаар нь хүнтэй газар очие гэж бодоод тэр ишчээрээ гүйсээр агаад колонк дээр очисон. Колонк дээр очиод түгээгчийн цонхыг нүдээд би хүнд хутгалуулчихлаа. Тусламж үзүүлээч гэсэн чинь та жаахан цаашаа болоод байжий гэд дотроо уцаар нэлээд удаа ярьсан. Удалгүй эрэгтэй эмэгтэй 2 цагдаа ирээд намайг авч яваад цагдаа дээр ирсэн. Миний толгооноос цус гоожоо тогтохгүй байсан чинь тэр 2 цагдаа эмнэлэг рүү авч яваад эмнэлэг дээр очиж толгоодоо боолт хийлгсэн. Тэгээд цагдаа нар буцаж ирээд миний бичиг баримтыг бүртгэж аваад ойрхон таньдаг аль байгаа юу гэд тэр альд маань хөргөж өгсөн. Тэгээд маргааш өглөө нь унтаж байгаад цагдаа нар намайг ирж авсан. Тэрнээс хойш ингээд мэдүүлэг нь бол ижлэхэн байгаад байгаа юм бас. За ингээд дээлтэй хөгшөө ахыг гэртээ хойлохнаа үлдсэн байгаа шүү дээ. Нөгөө нэг хэрэгтэн залууг барьж тэрвэрж үлдээд. За өмнөх ярилцлага нь бол яг бас ижлэхэн мэдүүлэг байгаа учраас гараад явснаас хойшхыг нь бас яг уншаад өгье. За нанжилдаанаас салгасны дараа би гэрийн эзэн залууг хэрэгтний гараас хутгийг нь аваад хаа гэсэн чинь нэг гараас нь барьж авснаа хутгийг нь авч чадалгүй гараад гүгэж явчихсан. Би тэр гэрт араас нь тэрвэрлсэн чихтэй хойлохнаа үлдсэн байсан. Би энэ залууг хүчрэхгүй алуулах юм байна гэж бодоод гэрийн хойморт тал руу түлхэж унгаачхаад гараад цогтчихсон. Гэрээс гараад би гадаа харанхуй байсан болохоор хашааны хоолгыг нь олохгүй нэг мэдсэн жорлонгийнх нь хажууд жорлонгийнх нь тэндээс хашааны хаалга руу нь очиж хашаанаас гараад цаашаа явж байгаад хашааны догол булан байгаар нь тэнд очиж нэлийн хэсэг зогсож ягаад хамт явсан сумыгаа хоёрт санаа зовоод гэрлүү нь ороод алуулчих үедээ гараа цогцсон байсан нөгөө хоёроо буцаад гэрлүүгөө ороод тэгээд алуулчих үедээ гэж санаа зовсон байгаа энэ хөшөө эрэхтэн. За буцаад гэрлүү нь очоод шагаад харсан чинь нөгөө өндөр залуу утгаа урт талынхаа ширээн дээрээ тавьчихсан. Гэрийн зүүн талын орон дээр доошоо тонгоочсон сууж байхаар нь чимээг өхөн ороод урдаа тавьчихсан байсан тэр утгыг нь би аваад буцаад гараа авсан. За намайг хутаг аваад гарахад тэр залуу огт хөдлөхгүй тонгоогоод л сууж исэн. Би тэр залууг дахиад хүн амьтан хутгалчих магадгүй гэж бодоод хутгийг нь аваад гарсан тэрээс юм аа. Тэгээд би тэндээсээ талигаачийн машин тавьсан байсан айлын хашаанд ирсэн ба айлын хаалга шүн нүдээд яах вэ гэж бодоод машин онгорхоо бахаар нь дотор нь орж унтсан. Унтахтаа хутгийг нь машины урд салон дээр тавьсан байсан гэдэг мэдүүлгийг бол хөшөө эрэхтэй өгсөн байгаа. Төрүүлж яг нөгөө цагдаатай уулзсан Б гэд хохирож байгаа штэ. Тэр цагдаа нарыг дагуулж ирсэн. Тэгээ дээрээс нь нөгөө гэрээ зэгтээ гэрийн эзэн Агийн өгсөн байсан дуудлага дээр үндэслээд ингээд цагдаа нар бол оцсон. Тэгээ ингээд бүгэх хэрэг явдал ингээд нэг учир занглаан дээр уулзчихж байгаа байхгүй юу. За тэгэд имлэгийн дүгнэлтээр бол хохирогч иргэн Б толгоон оройн урд хэсэгт шарах, зүүн хөмсөг, духны урд хэсэг, эрүүний урд хэсэгт зулгарал гэмтлүүд нь эртээ ирмэгтэй зүйлээр үүснэ. Зүүн нүдний дээд доод зохинд бол цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүснэ гэдэг юм дүгнэлт бичиж өгсөн байна. За ингээд үргэлжлүүлээд амь хохирогчийн бид үзэний зүүн талд цээжний хүндөрөө нэвтэрсэн шарах, үзүүний урд талд төвөнхийн доод шарах, баруун гарын тохой, зүүн баруун хөлийн шилбэнд зулгаралт гэмтэл тогтооглоо. Түрүүнд дурдсанчлан хоёр дахь бол амь хоригчийн бид үүссэн хүзүүний зүүн талд цээжний хөндөрөө нэвтэрсэн шарах, хүзүүний урд талд төвөнхийн доод шарах гэмтлүүд нь эртээ зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүснэ. Баруун гарын тохой зүүн баруун хөлийн шилбэнд зулгаралт гэмтлүүд нь болохоор хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тус бүртээ шарах гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт бол хамаарж байгаа. Харин бусад зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт бол хамаарахгүй буюу хөнгөн байгаа учраас яг үүн дээр л дүгнэлт бичих шаардлага бай гэсэн байна. За 3 дахь үндсэл нь бол уг гэмтэл нь
үхэлд шууд бол нөлөөлж байгаа. Цаг хугацааны хувьд 19 оны 10 дугаар сарын 30-наас 31-ний шилжих шөнө үүссэн байх бол бүрэн боломжтой. Дөрөвт нь амь хохирогч нь ямар нэгэн архаг хууч өвчин бол тогтоогдсонгүй. За тавт бол амь хохирогч нь хүзүүний зүүн талд цээжний хөндөрөө нэвтэрсэн шархны уулмаас том судас тасарч цус алдалтын шоконд орж нас барсан байна гэдэг дүгнэлтийг эмнэлгийн байгууллагаас бол бичиж өгсөн байна. За амь хохирогчийн гэр бүлийнхэн шүүхэд онц харгас хэрцгийгээр амь насыг нь хохирооснд бол маш их гомдолтой байна. Хамгийн хүнд яалыг нь оноож өгнө гэж шүүхэд бол хаанцсан. Харин шүүх яг уг хэрэгт нь бол хариу ингэж өгсөн байна. За Монгол Улсын эрүүгийн хуулийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-ын 1-т заасан буюу хүнийг онц харгас хэрцгийгээр алсан гэж зөвлөж ирүүлсэн нь үнэлэлгүй байна. Учир нь хүнийг онц харгас хэрцгийгээр алах гэдэг нь хохирогчд олон тооны шарах гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгодог юм аа. Гэмт итгээд уг үйлдэлтэй хандсан сэтгхүүн харьцаа хохирогчийг тарчлааж, зовоож, шаналгаж үхэлд хүргэх зориг бүхий хүсэл зоригийн тэм элементийг зайлшгүй давхар харгал зүг үзэх бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтууд нь хэрэгт тогтоогдсон байх ёстой. За шүүгдэгч ген хохирогчийг хутгалсан үйлдэлийнхаа хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байгаа. За өөрийнх нь үйлдэлийн улмаас бусдад гэмтэл учирч хүний аим хохирогч болохыг энгийн ухамсарын түвшинд ойлгох боломжтой байхад түүнийг хүсэж хор уршигт зориуд төрсөн учраас түүний үйлдэлийг шууд санаатай үйлдэл гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ гэсэн байна. За ер нь бол шүүх онц хэрцгий гэдэг ангиллаас нь зөөлрүүлээд за хүний амьд явах эрхийг л зөрчсөн гэдэгт одоо хамааруулж ойлгуулж байгаа юм байна. Тэгж одоо шүүхийн шийдвэрээ гаргаж байгаа гэсэн үг. За тэгээд амь хохирогч бас хамгийн хүнд ял оноохоос гадна дараах нэхэмжлүүдийг бол шүүхэд гаргасан юм байна. Ингээд дөрвөн төрлийн мөнгөний хэлбэрийн нэхэмжлүүд байгаа. Нэгт бол талигаачийн оршуулгатай холбоотой гарсан шашны зан үйлийн зардалт 5 сая 461 мянган төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримт байхгүй учраас дээрх зарлын нэхэмжлийг шаардлагаас хасч тооцно гэсэн байна. Тэгэхээр одоо нөгөө ламд ном уншуулдаг ч юм уу те бүх төрлөөр гарсан тэр шашны зан үйл нь өөрөө ямар ч тийм баримтгүй байсан юм байна л да. Одоо бид нар ч нөөтийн баримт гэж авдаг ч тэр чинь шүүхүүд бол яг халааснаас ч гарсан бодиттой зарлаа гэж нотлох баримт болдго юм байна. За тэгээд хоёр дахь нэхэмжлэг нь болохоор сэтгэл санааны хохирол болох 40 сая төгрөгийг нэхэмжлэгийг одоо бас яг гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн. Яагаад тэгэхээр сэтгэл засал яг хийлгсэн гэсэн тийм бодиттой зардал гараагүй учраас энийг таны хохирол бол яг 40 сая төгрөг юм а гэдгийг нотлох баримт болохгүй байна гэж бас үзсэн байна. За ингээд гурав дахь нь болохоор хохирогч өмгөөлөгчийг за гурав дахь нь бол хохирогч тал нь өмгөөлөгчийн хөлс болох 1 сая төгрөгийн зардал нэхэмжилсэн ч хэдийн амь хохирсон үүнийг прокурорын тал хариуцаж явнаа. Тийм учраас өмгөөлөгч хөлслөх ямар шаардлагагүй байсан юм а гэд өмгөөлөгчийн хөлс болох 1 сая төгрөгийг ахаад үнэлэлгүй болгочихсон байна. Ингээд амь хохирогчийн гэр бүлийн талын гаргасан дөрөвдөх нэхэмжлэх болох зөвхөн оршуулгатай холбогдсон гарсан зайлшгүй зардал 12 сая 468 мянга 20 төгрөгийг гаргуулахаар шийдэрсэн байгаа шүүх. Ингээд дээрх дурдгдсан хүмүүсийн мэдүүлэг болон хэргийн газарт хийсэн үйлчлэг цус болон хутганы ДНХ шинжилгээний хариу шүүхийн шинжилгээний тус дүгнэлтүүдийг үндэслээд хэрэгтэн гээд эрүүгийн хуулийн 11-ийн 6 дугаар зүйлийн 1-р хэсэгт зааснаар 721-тэй тэмцэх хэмжээний буюу 720 мянган төгрөгөөр мөн эрүүгийн хуулийн 11-р зүйлийн 1-р хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялыг тус тусангийн шийтгсэн байна. За шүүхээс басны гаргадаг шийдвэр надад их сонир санагдсан. Тэр нь хэрэгт хамааруулж нотлох баримт болгосон бүх зүйлсийг нэг тодорхой хоног заагаад устгуулдаг юм шийдвэр байгаа. За яг энэ кейс бол биш л те. Гэхдээ ямар нэгэн байдлаар өөр нэг кейс дээр хэрвээ энэ хүн хис хэрэгээр суудсан байсан бол ч юм уу те тэрийгэ давж заалдах үедээ ч юм уу одоо юу гэдэг нь хэсэг хугацааны дараа ахиж сөхөж одоо нотлох баримтуудыг ахин шинжлэх боломжгүй болгож байгаа юм шиг надад ер нь бол санагдсан. Гэхдээ яг энэ кейс дээр бол гэж байгаа юм шигтэй энэ бол угаасаа бүх хэрэгтнүүд нь бол тодорхой ДНХ-ийн шинжилгээгээр баталгаажсан зөндөө олон хүмүүсийн мэдүүлгээр үндэслэлсэн байгаа учраас ялчгүй хэмт итгээд нь бол мөн байгаа. За тэгээд ийм хэрэгүүдийг сонсохоор одоо нөхрөө найзуудтайгаа уулзаж уулаа гэх үед гарахгүй байдаг нэг ихнэрүүдийн нэг тийм хорц сагддаг зүйл байдаг шүү дээ. Тэр зүйл нь одоо зөв ч юм шиг те. Тэгээд ингээ байнгын бас ийм кейсүүдийг жишээ татаал би чамааг гарахгүй
урьдсан сэргийлж ийн гэд бас хориод ах нь хэцүү ч юм шиг санагдаж байна. Тэгээд та хэд юу гэж бодож ийн сэтгэлээ үлдээгээрэй. Хэрвээ энэ удаагийн дугаар таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Яриулах сэдвийн санаа бас байх юм бол таад маань доор комент хэсэгт бичиж үлдээгээрэй. За ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.